years. Тэгэхээр энэ 3000 жилийн хугацаанд анхны хуулбараас нь өнөөдрийг хүртэл хуулбар нь маань үнэн зөв, мэдээгүй, алдаагүй байсан гэдэгт ямар итгэл тийм үнэмших зүйл байгаа юм бэ гэдэг асуулт төрж байгаа. Яагаад мөнхийн эзэн биднэрт үгээ өгсөн юм бэ? Яг анх энэ эзний үг буухта арьсан дээр бууж исэн. Мөнхийн эзний үг онцгой учраас, чухал учраас, ач холбогдолтой учраас энэ дүрмүүд нь байгаа юм аа. Нэгдүгээр дүрмийг эхлэе. Нэгдүгээр дүрм нь хэн энэ ажлыг хийх хэрэгтэй вэ? Хэн томилогдох вэ гэдэг эхний дүрм. За одоо Д үсэг, Р үсэг хоёрыг ялгасныг үзүүлж байна. За хэрвээ бид нар яг ингээд Гитэл номын 20 дугаар бүлэг дээр ирэх юм бол 10 хууль арай өөрөөр бичигдсэн байгаа та бүхэн нүдээр харна. Одоо энэ ном нь бол яг энгийнээр хэлэх юм бол энэ нөгөө еврей ном баггүй. Бидний одоо хүмүүсэд тэр бүлгийнхэнд эзний үгийн тэр ориг хуулбарууд нь байх нь ямар ач холбогдолтой байсан бэ? Тэгээд дотор ингэж бодсон байгаа шүү дээ. Ийшээ нуучи. За тэгээд эдгээр ингээд зайлна. Буцаж ирээд буцаага тавьчих гэж бодсон. Тэгээд анхны тэр хончин хүүхэд маань эхний тэр агууг олсон шүү дээ. Ханыг цоолсон. Энэ нээлт нь энэ олдсон байдал нь маш том дэвшлийг, ойлголтыг, итгэлийг авчирсан юм аа. Энэ олдвор олдсны хэдхэн сарын дараа Нэгдсэн үндэсний байгууллага дээр 5 улс Израиль гэдэг улсыг бүртгэж оруулсан. Тэгээ буцаад Израиль улс өөрийн тогтоо болсон, өөрийн газар нутагтаа болсон. Яг энэ хугацаанд нь яг энэ бичээс 1900 жил тэр хадан дотор байсантай таарж байгааг ботход ямар гайхалтай вэ?